Энэ одоо бүртгэлийн газраас ингээд үүсгэн байгуулагдсан төрүүлж үүсгэн байгуулагдсан гэж байгаа. Тэгэхээр төрүүлж үүсгэн байгуулагдсан олон танигдсан байхыг бас юу яаж юм л та. Хүлээж байна л та. А гэтэл бод ХХК гэдэг бол сая уншлаа 96 онд үүсгэн байгуулагдсан гэж байгаа. Шинжилсэн бүртгэл 2013 онд хамрагдсан гэж байгаа. А энэ компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ах хэрэгтэй. Явуулж ирсэн үгүй юу? Түрүү миний хэлээд өгдөгтэй олон танигдсан, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан явуулаагүйг нь татврын тайлангаас тодорхой байна. Татврын тайлан аль хэсэгт байна? Тэр сүүлд ирүүлсэн байсан тэр X тайлан өгчээсэн ингээд баримтууд байлаа да. Энд биш юм байна тийм ээ. Бүсдэгтэн дүү. Сүүлд ирүүлсэн байна. За энэ бод ХХК 5 сарын 6-нд бүртгэсэн гэсэн юм зүйл. 14 оны 5 сарын 6. За энэ бод. Бод International 1996 оны 4 сарын 25-нд бас шийдвэрийг огно гингүү тийм 2006 оны 3 сарын 6 шинжил бүрдүүлж ийсэн байх юм л. Бас л 14 он бас 4 сарын 17-нд бас бүрдүүлж хийжсэн юм байна. Үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэл нь өөрчлөгдсөн байна л. За энэ нэг зүйл үү. Яг хоо тэгэхээр тэмдэглэхээ чинь бичигдэж байгаа ч. За итгэмжлэлүүд авчихжээ. Бод групп ХХК-гийн дүрм авагдсан байна. Бод групп ХХК шинээр байгуулж байгаа шүү дээ. Тийм, яг үүсгэн байгуулсан тэр баримтчгуудыг судлуулмаар. За. 2014 оны 4 сарын 25-ны өдрийн 01 тооц шийдвэрийн 14.01 тооц шийдвэрийн 1-р хязгаарлалтаар батлав гэж. Үүсгэн байгуулагч гэдэг чинь за ингээд энэтэй холбоотой хэлж байна. Бүртгэлийн байгууллага үүнийг 14 оны 5 сарын 6-нд компани дүрм дээр нь ингээд дөрвөлжийн тэмдэг гэдэг үү. Баталгаажуулах тэмдгийн тавьсан байна. Энийг аль биесны дүрм гэж үзсэн л дээ. Улсын бүртгэл бүрдүүлсэн. За энэтэй холбоотой нэг юм хэлчих. За ингээд ийм дүрм байна. Энэ бол тий цаг хугацааны хувьд гэдгийг харагдаад байгаа юм биш. Энэ дээр би 5 үүсгэн байгуулсан. Түрүүн хэллээ. Би энийг бол тусгаалan бүр хэлье гэж бодод. Үүсгэн байгуулаагүй байж хүсэл яаж түрүүн яагаад лээ? Нэрийн баталгаажуулалт хийгээгүй байхад компаниг үүсгэн байгуулах шийдвэр гарах хууль зүйн үндэс байхгүй гэж улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга өөрөө хэлсэн. Энийг бол тусгаалan би хурлын тэмдэглэлд бол тусгуулмаар байна. А гэтэл 4 сарын 25-ны өдөр байгуулсан үүсгэн байгуулсан хурлын шийдвэртэй хуулийн этгээдийг 5 сарын 6-нд өөрөө бүртгэлсэн байдаг. А гэтэл 5 сарын 6-ны өдөр нэрийн баталгаажуулалтын хуудсыг бол бод групп гэхэд олгосон байгаа. 25-нд. 4 сарын. А 4 сарын 25-ны өдөр бол байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Дүгнэлт гараад 5 сарын 6-нд нэрийн баталгаажуулалтын дээр 4 сарын 25-нд байцаагчийн дүгнэлт. 4 сарын 25-нд. 4 сарын 25-нд нэрийн баталгаажуулалт авсан. Тэгэхээр энд процесс асуудалгүй. Энд бол баримттай байгаа. Түрүүн тэр лавлагаан дээр байсан. 5 сарын 6 гэж. Нэрийн баталгаажуулалтын хуудсан дээр ч гэсэндээ 5 сарын 6 гэж. Энд нэг юм ажиглагдаад байна л да. Яагаад өнөөдөр хуулийн яасан шуурхай ажиллаад байх юм бэ гэж за яриад байгаа шүү. За энийг амарчлсан судлуулаа. Хамаагүй асуудал. Тийм. Ёстой асуудал байт юм дээр энэ өөр шугамаар хандах гэж нийлэлтэй. Үгүй. Ёс зүйн асуудал биш. Энэ бол хууль зөрчсөн гэдэг асуудал байгаа. Бүртгэлийг өнөөдөр хуулийн этгээдэг бүртгэсэн асуудал маань өөрөө яаж нөхөр хууль зөрчсөн асуудал байгаа. Тэгэл нотолж байгаа. Өөр журмаар хандах хэрэг чинь бол нээлттэй. Энэ дээр би нэг тайлбарлахгүй шүүж. Сайн нотлохоор талбарт. Энийг тусгуулна гэсэн үү? Бод групп ХХК-гийн дүрм авагдсан байна. 2014 оны 4 сарын 25-ны өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийг гэж.
За ингээд дөрөв авагдсан. Үүсгэн байгуулж болт хоёр гэх. Компани улсын бүртгэлийн гэрчлэгээ авагдсан байна энэ. Маргаж байгаа захиргааны акт гэсэн үг л дээ. Гэрчлэгээний номер 4-80-459. Улсын бүртгэлийн дугаар 9011485016. Иргэншлийн дугаар 583-9475. 2014 оны 5 сарын 6-нд Бод групп ХХК нэг гишүүнтэйгээд бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газар. Ийм гэрчлэгээ авагдчихжээ. Үүсгэн байгуулагчийн шийдвэр, үүсгэн байгуулах тогтоол гэж байдаг. Тэр навагдаагүй гэж байна. Дөрөв байгаа юм шиг шаардлагагүй. Сүүлд нь дахиад татаад авцсан байхаа. Үүсгэн байгуулагч Шоото. нэг хүнтэй бол ерөөсөө шийдвэр гараа явчихсан шүү дээ. Шийдвэрээр тогтоол гэсэн юм ойлголт байхгүй. Хоёроос дээшээр бол тогтоол гэж яригдана. Саяны үг бол шүүгчдээс ойлгож байгаа бох. Манай дээр бол хүсэлтээ хоёр байгуул болохоор 22 23-нд өгсөн. Энээс хойш бол ингээ маргаан хоёулаа Цааны хувьд зоох гарлаа бол байхгүй л гэж байна. тий хоёулаа материалаа бэлтжээд ерөнхийдөө шийдвэр гаргачаар ингээл хоёулаа юу яадсан байхгүй. Ойлгомжтой шүү дээ. Бид нараас тодорхой шийдвэр гаргалтал эднэр бол компанийнхаа өөрсдийнх нь шийдвэрийг гаргачаад хүлээгээд байсан юм баталгаажуулалтаа байна. Тийм л явж байгаа болохоос биш бүртгэлд бол янз бүрийн асуудал байхгүй гэж ойлгож байна. Үгүй төрөн өөрөө хэлсэн. Нэрийн баталгаажуулалтын хуудас гараагүй байхад шийдвэр гарах боломжгүй гэж байгаа. Шийдвэр байгуулах шийдвэр гаргахаас хэд хоногийн дотор бүртгүүлэх ёстой гэдэг үлээ. 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Юун дээр байгаа компани хуулинд илүү. Тий, компани хуулинд 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Тэгээс 1 сарын 23-нд байгуулсан юм чи. Хүсэлтээ тавьчаад бид нар энийг чинь судлаад бусад байгуул Өөрөөсөө шалтгаалах зүйл биш гэж юу. Тэгэхээр энэ бол тухайн үед баталгаажуулаад өгсөн бол тухайн үед байгуулагдаад явчих л байсан. Энэ бол манай л юм. За ингээд урагч гэдэг татсан их үүрэг танилцуулсан юм баримтууд авалтаа явчихдаг. Тэр нэрийн баталгаажуулалтын хуудсыг юм амар Бод группийн болт хоёрт болгосон. За хааш юм байгаа юм байна энэ. Хамгуулагч авах хүсэлт байна. Хэмжлэгчийн бас хүсэлт байна. Арт эмэлтийг дүрдүүлэх хүсэлт. Бод групп ХХК-гийн улсын бүртгэлийн гэрчлэгийн дахиж авагдсан байна. Хууль дуурын тэмдэгтэй. Танай. Тэрхүү газрын хууль дуурын тэмдэг. Хуулийн этгээлийн улсын бүртгэх шийдвэр гэж авагдсан байна. ОБ 0880 юм байна. Тий. Он сар өдрийн 2000 за энэ чинь 5 сарын 6-нд л юм байна. Бүртгэсэн улсын ахлах овгны дээч чулуун туяа гэж. Чулуун туяа гэдэг бүртгэсэн байна. За өргөдөл нь авагдсан байна. 5 сарын 6-нд өргөдлөө гаргасан байна. Хуулийн этгээлийн улсын бүртгэл ОБ 03. Танай яддаг чи ямар маягт вэ? нэрийн баталгаажуулалтын хуудас. Гэхдээ бас нэг маягт яриад байдаг шүү дээ. Данс нэлгэх. ОБ 10. ОБ 10 тий. 10 чи юу лээ? Данс нэлгэх. Хуулийн этгээлийн нэрийн баталгаажуулалтын хуудас. 5 сарын 6-нд. Данс нээлгэх мэдэгдэл гэдэг л юм чи юу лээ? Нэг ногоон цаас байдаг. 5 сарын 6-нд бас. Нэг сая төгрөгийг дансанд тушаасан байгаад байна. Дөрмийн сан өөрийн хөрөнгө гэдэг болсон баха. Энийг тушаасан. Бод группийг 5 сарын 6-нд. Худалдаа авчлын банкнд тушаасан. За энэ нэгний авцсан гэдээ дуслаа. Хоёрдугаар бод үүсгэн байгуулсан шийдвэр нь авах чинь үргэлжлэе. 4 сарын 25. Үүсгэн байгуулагч болт хоёр гээл. Үүсгэн байгуулах шийдвэрт ямар нэр Бод групп. Тэгэхээр нэрийн баталгаажуулалт хийгдээгүй байхад шийдвэр гарах боломжгүй гэж түрүүн өөрөө хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга хэлсэн. Тэгэхээр энэ маань юу хэлэх гээд байна вэ? Энэ анханасаа ийм хууль бус
үйлдэл. Дээрэс нь нэрийн баталгаажуулалтаа авж ээж хувьцаа эзэмшигчийн буюу хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарах хуулийн заалтаа зохицуулалтаа гэдгийг бол үүсгэсэн. Өөрөөр хэлбэл энэ бүртгэл нь хууль зөрчиж, дүрм журмаа зөрчиж ийм бүртгэсэн ийм асуудал байгаа гэдгийг бол нотолж байгаа. Нэмж хэлнэ. Ерөөсөө наач зөрчил гараагүй. Ягаад тэгэхээр 1 сарын 20-оос эхлээд хоёр байгууллага хоёулаа хөөцөлдөд явжсэн бүх юм бэлтгэсэн байсан шүү дээ. байсан юм байна. 4 сарын 25-ны өдөр улсын байцаагчийг шудраг өрсөлдөөний газрын байцаагчдаар бол энэ одоо 3 дахь этгээдийн талаар өөрөө хүлээж хариугаа авъя гэж шаардаж сууж яхад өгөхгүй байж 2-3 газрыг зэрэг дуудчих өгнө гээд тэгээд үдээс хойш нь өдөр хавцаар нөгөсний энэ болд хоёрч нь очиж нэрийн баталгаажуулалтаа авахдаа аван гутаа ир шийдвэрээ гаргаад буцаж очиж суугаад орой бүх юм бэлтжижсэн шүү дээ. Энэ өдөрт нь хийсэн шалтгаан нь юу вэ гэхээр 20-оос эхэлж анх бүртгэл хийгдэхэд ийм тэмцэл үүссэн учраас шууд хийн гэдэг юм За шаардлага. компани 4 дахин авахчихъя гэж. Тэтгэмжил бол туйг Батэрдэн тэтгэмжил болгосон байна. Энэ бод групп ГК-г бүрдүүлэхтэй холбоотой тэтгэмжил өгч ирсэн юм. Тийм, миний би юу та юу гэсэн. хөрвүүлсэн юм байна, тийм үү? За. Хүсэлт хэлцэх ажиллагаа хойшлуулж өгнө үү гэсэн. Тэтгэмжилсэн төлөөлөгч даваас өрнө хүсэлт авах гэж. Хуралд авчихсан юм. За хуралд авчихсантай холбоотой тэтгэмжил бас авчихсан. Иргэний иргэн анхны шатны шүү. За ингээд шүү хурлаа зохион байгуулалттай холбоотой баримтууд авчихсан байна. Хүсэлт хойшлуулсан. Шүүхээс явуулсан тоот. Бод интернэшнл ХКК-гийн хувийн хэргийг ирүүлсэн байна. Компани шүүхээс тоот явуулаад компанитай холбоотой бүх хувийг энэс судлах зүйл байна. Тэр юун дээр байгаа юм? Дөрмийн хүн дээр байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гэж эхэлж байна. Энийг алгасч идвэл хувьцаа хилжүүлэх хэрэгшилжүүлэх гэрээ гэхэд Батбаяраас Баясгаланд хөрөнгө тэтгэмжлэх гэрээ гэх мэт эд хөрөнгө шилжүүлж ирсэн дээр компани дүрм авагдсан байна. Аль хэсгийг нэглээ? Бод групп компаниудынхаа охин болон хараад компаниудынхаа бод групп гэж Нэг нэрийн чагсаацсан байгаа юм. энэ нөгөө яг Нэгдлүүдийн журмын тодорхойлсон байгаа. Дүрм дээр үү? Дүрмийн хэд дээр байна? Дүрм таацсан нэр нь дүрм байна. Энэ 5-1-ийг яриад байна. Компани тухай хуулийн 6-гийн 7 заасны дагуу Бод Интернэшнл ХКК нь өөрийн охин болон хараат компани, тэдгээрийн хараат охин компаниудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор компаниудын нэгдэл буюу Бод группийг байгуулж ажиллана гэж. Он сар өдөр нь Энэ нөгөө дүрм чинь дээр юм байна. Энэ дүрмийн шинжилсэн хариулгыг 14 оны 4 сарын 4-ний өдөр батлах гэж. хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой байдаг шүү дээ. Тэрнийг асуудмаар шинжилүүлэх эсгээс. Дандаа сүлд хожим бүртгэгдсэн, хожим хийгдсэн ансаар өдөртэй юм шүү дээ. Дандаа маргаа үссэн явж явах үе. За.
болохоор энэ шин чанарыг хадгалж чадахгүй гэж үзэж байна. Ачаал. Бод интернэшнл хийгээд өөрсгөн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч эм зоригт өөрийн эзэмшлийн 23% хувьцааг худалдах тухай агны. Ийм зүйл авагдаж. Бүрний шинжилсэн найруулгыг баталсан байна. За ингэж бод интернэшнлтэй холбоотой баримтууд ингэж баталсан. Энийг судлуулах юм байхгүй үст. Судлуулах авах шин. Тэр бод интернэшнл компани үүсгэн байгуулах гэрээ. За тэгээд Баянгол дүүргийн хэлтсийн дүүргийн татвар хэлтс бод интернэшнлээр бүртгүүлэхэд өргөдөл гаргаж ирсэн. Тэрний өргөдөл гаргасан гишүүд гэдэг хэсэг. Үүсгэн байгуулах гэрээ нь аль вэ? Тэр бод интернэшнл компани хоёр ихт байна. Хамгийн анх үүсгэн байгуулж ирсэн тэгээд бод интернэшнл Үүсгэн байгуулах. Дуур санал байна. Бод интернэшнлийн асуудлыг энд ер нь ярмааргүй байна. Бод интернэшнл чи өөрөө барааны тэмдэгч шиг нөгөө бүх юу бол орж ирээд л ингээл өнөөдөр бүх маргааныг үүсгэж ячаад явуулж байна. Өөрөө хууль этгээд байгуулаагүй мөртлөө бусдын хуулийг этгээд байгуулсан төлөө бүх төвчлөлт рүү орсон. Улсын бүртгэлөө орсон. Шудраг хөрөлтөй хэрэглэгчийн төлөө газар руу орсон. Өнөөдөр шүүхэд нэгэмжил гаргацсан. Бүх асуудал нь бод интернэшнл өөрөө хөндөж тавиад яваад байгаа. Ямар эрх ашиг хөндөгдгөр ийм асуудал тавиад байгаа юм бэ? Сая ярахаараа хуулийн этгээдийн байгуулахгүйгээр байгуулсан нэгдлийн дүрмэл гэж байна. Аль хизээ байгуулсан дүрм юм. Хизээ бүртгэж чинь. Аль бисний бүртгэл байхгүй. Улсын бүртгэлд ороогүй. Тэгээ тийм эргэсүн чадамж нь бий болоогүй байгууллагууд яриад байгаа. Асуудалмаар байна. Төлөөлөл хэлсэн шүү дээ. Төлөөлөл явж байгаа шүү дээ. Усман бий болдог. Хэн дуртай юу дуртай болдог. Нэг байж байгаа л хэлсэн л юм аа. Үүсгэн байгуулах гэрээ гэж. за үүсгэн Бод интернэшнл компаниг үүсгэн байгуулах гэрээ. гэрээ байгуулсан оролцогчдын судлал. Бод ХХК-г төлөөж болд. Тусан амдангийн болд. Данзан дөржийн баясгалан мөнх чулууны зорилтогч. За тэр 5 дугаар зүйлийн 4 дахь зарлах гэж. Салбар болон харьяа компани нэрэндээ бод гэсэн тодтол хэрэгжилж болно. Саяны нотлох баримттай холбоотой. Саяны зүйл Сокол болон харьяа компаниудаа бод эзнийг ашиглаж болно гэдэг юм байна. Бод интернэшнл ХХК хуулийн этгээдийн хувьд бусад компанид эзэмшдэг хувьцаа хувь харьяа компаниудын хувьд ирж байна. Тэгснээс хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулалт оролцсон үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн хувьд биш юм байна. Ингээд дөрөнгөөр ингээд зүйлүүд авахцжээ. За. Хүсэл хэлцэх ажиллагааны тэмдэглэл хүсэл хэлцэх ажиллагаа хойшлуулсан. Хотгорын гаргуулах даваа сүрэнгийн хүсэлт байна 7 сарын 31. Бод групп ХХК-г үүсгэн болох өрөмс хариуцлагатай хөшөө гэж анх байсан юм байна шүү дээ. Алгасч уу. Тэгээ мэд үдцсэн чинь бүгд тийм. За энэ тэгээд чи юу вэ?
Ахтын бэлтгийг үзүүлэлттэй холбоотой 3 дахь читгээс бас тайлбар өгч ирсэн байна. За бас энэ тайлбар байна. Туслаа 3 дугаар хатс. Энэ лавлагаанууд авагдсан байна. Сонирм лувсан мандан. Таваацны шарав. Төрөл садангийн лавлагаанууд л байна л да нэлээд хэдэн. Алгасч юм уу? Тэгё. За. Баянгар аймгийн Богд сумын хэсэг даргын тодорхойлт байна. Алгас. Бод ББХХ бүрэн бүс хариуцлагатай хөтөлбөр байгуулж ирсэн. Улсын бүртгэлийн гэрчлэгийг авагдсан байна. 1991 онд. Бод ББХ гэж. Тэгэхээр бод ХХК бол биш юм байна. Тий. Тийм учраас Бүрэн бүс хариуцлагатай хөтөлбөр болж байна. Би энэ дээр тайлбарлаж өгье. Энэ ББ энэ ХХК гэл яг энэ өөртөө бол 90% бас хэлбэрийн заагаад өгсөн шүү дээ. Адилхан хуулийн этгээдүүд бүгд. Хуулийн этгээд учраас зөвхөн ББ энэ бод байна ХХК байхгүй гэсэн юм ойлголт байж болохгүй. 90% дээр хуулийн этгээний хэлбэрийг тодорхой заасан байгаа. Компани одоо нөхөрлөл хоршоо гэдэг. Тэгэхээр энэ адилхан нийтний нэг бол хуулийн этгээд гэж яриад байгаа болохоос биш. ББ энэ ХХК-д адилхан нэртэй байна гэсэн ойлголт байж болохгүй. Одоо шинэ хоёр компани ижил нэртэй. Энэ хуулийн этгээд гэдэг нэр чинь өөрөө нэг л нэртэй байх хэрэгтэй гэдэг утгаар нэр олгож юм дээ. Одоо бол. Тэгэхээр нөхөрлөл гэдгээр нь өөр нэр адилхан одоо компани нэр гэсэн үг биш гэж биш гэсэн үг байхгүй тий. Чинь хуулийн этгээд гэдгээрээ бүгд нэг гэсэн нөхөрлөл бод гэсэн ХХК байж болохгүй. байж болохгүй. Тэгэхдээ энэ статус бас буруу ойлголт төрөх гэдэг. Тэр хоршооч нь өөрөө компани болоод өөрсдөө явцсан. Хэлбэрийн хувьд өөрсдөө. Тий. Тэрээс одоо хоршоо нэг компани гэсэн юм байна. Тий. Гэхдээ хэлбэр өөрчлөгдсөн. Хэлбэр нь өөрчлөгдөж болоо хуулиараа болно. Нэрээ шилжүүлээд байгаа. Тэр нөгөө нэг баримт байгаа. Юу гэх юм бэ? Бод ХХК-ны өдөр нэрийн баталгаач гэсэн 96 оны баримт байгаа байхгүй. Тэр баримтын удирдлагын хэсэг гэдэг дээр бод ББХ гэж байна. Тэгэхээр бод ХХК үүсгэн байгуулагч нь бод ББХ баг ингэж өөрчлөгдөж явсан гэдэг нь баталж байгаа юм да. Тэгэхээр энэ дээр яг нэг бод ХХК-гийн улсын бүртгэлийн гэрчлэгийг авагдчихжээ. тийм 13 оны дөрөв. үүсэл нь 91 оноос Сайн ярьсан дөө. Үүсэлтэй л гэсэн үг. Шинжлүүлэхээс алгасч. энэ юутай саяны энэ юу? юуны бод ХХК-гийн нэрийн баталгаа хохирол өчсөн надад батлах юм. Арт юм хэлэхдээ зүтгэж шүгчээ. нэг алцсан. Үгүй сая шүгчээ нэг бод ХХК гэдэг нэрийн баталгаажуулалттай холбоотой нэг баримт хэлье гэж бодоод байна л да. 93 оных нэг байдгийн. Бод гэсэн. 2013 онд нэг байдгийн авц зэрэг дээр авцсан. Үүсгэн байгууллагатай нэрийн баталгаажуулалт хийгдсэн. Тэгэхээр яг хизээ нь үүсгэн байгуулагчтай 2 таваагаад байдаг байхгүй юу? Бод ХХК-г. Тийм, бод ХХК-тай холбоотой. 13 онд байгуулсан гэрчлэгээ энэ байна шүү дээ. 13 онд нэг байгуулсан. Тэгэхээр яг 13 онд тийм 13 онд байгуулсан юм уу эсвэл хэдэн онд байгуулагдсан юм? Байгуулагдаад 90 онд байгуулагдаад хүчингү болчиход буцаагаа сэргээсэн юм уу гэдэг нь бол бас эргэлзээтэй асуудал байгаа юм л та. Яг 96 онд бод ХХК-гийн нэрийн баталгаачдын хуудсан нэг байна. За ингээд компани хууль энэ актын бэлтгийг төдөлзүүлэхтэй холбоотой тайлбараа нотолсон баримтууд яваад. Энийг бол алгасчих тийм. Угаасаа нэг давхрын хөв шийдээ явсан. Олддоггүй баталгааны итгэмжил энд явж байна. За ингээд бусад бэлтгэл ажиллагааны тэмдэглэл хөрөний актын бэлтгийг төдөлзүүлсэн шүүгчийн захирам. За ингээд давхын шүүг дээр очиод ингээд явцсан юм байгаа. Давхын шүүгийн магадлал явж байна. Шүүгийн тогтоол явж байна. За ингээд буцаж ирээд төгөлдөөнийг
тавлан зарлаад ингээд хэмжлэний шаардлага нэмэгдүүлсэн юм баримт өгсөн. Энийг нэмж өгсөн юм уу? Өнөөдөр өгсөн юм уу? Өнөөдөр өгсөн юм баримт байгаа. Юун баримт вэ гэхээр Bod Group гэдэг Bod Group бүртгэгсэн шийдвэрэнд түтгэлцсэн байхад олон нийтэд хандаж үйл ажиллагаа явуулах, ажилчдыг бүртгэх одоо ийм ажлуудыг бодод хийж байгааг нотолсон ийм зураг баримтууд байгаамаа. Тэгэхээр түрүүн бас би давтаад хэлчихээ энэ бүртгэлийг түтгэлзүүлсэн гэж байгаа. Энэ маань өөрөө юу хэлээд байна вэ гэхээр иргэний эрх зүйн чадварыг түтгэлзүүлсэн байгаад байгаа. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлснээр иргэний эрх зүйн чадвартай болно. Өөрөөр хэлбэл эрх үүргийн харилцаанд оролцох боломжтой. Боломжгүй болж байгаа. Тийм учраас шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байна гэж. тийм хууль ёсны дагуу шүүгээс гарсан шийдвэр шүүгчийн захирамжийг хуулийн нэгэн адил дагаж мөрдөж биелүүлэх ёстой юм. За ингээд хэмжлэний шаардлага. Энийг үүсцэн байгаа хэвээр энэ чиглэлчтэй. Огнон хийдгээд байгаа юм. Bod Group гэдэг вебсайт нь. Хизээ нээсэн. Өнөөдөр нэтэд ороод үзсэн юм уу? Хизээ үзсэн. Он сарн хаана вэ? Бүртгэлийн анкетыг бас авсрагдсан. Энэ дээр нэг тайлбар хэлж болох уу? 8 сарын 4-нд гэсэн юм биш үү? Тийм юм шиг. Би тайлбар хэлэх гэсэн. За хэлээ. Тэр надад тавьсан хүсэлтээ чи би танилцж үзээгүй байсан. Сайн сонслоо. Шудраг өрсөлдөөний газар маргаан усч явах үед энэ Bod Group гэдэг нэртэй тэр Brand Book гэдэг юмныг хэн хэрэгэлдэв бэ гэдэг асуудал хөндөж яригдчихсэн. Тэгээ хоёулаа гаргаж ирсэн. Эднийх нэг юм хавцсан юм гаргаж ирсэн. Манай талд бас нэг хагас хавцсан юм гаргасан. Тэрэн дотор бүх албан ёсны хэвлэл баланкаас ихсүүлээд бүх юм дээр Bod Group гэдэг үзэг хавц малгай аягнаас ихсүүлээд бүх юм Bod Group гэсэн юм нэртэй. За тэгээд Bod даатгалын өөрийнх нь шуурга дуудлагын машин хүртэл Bod Group. Ийм бүх юу байгаа. Одоо өнөөдөр эдгээр амьдарч байгаа хамт ингээд ажиллаж байгаа голлон банкны өөрсдийнх нь эдгээр Bod International байгаа. Bod Tower хүртэл Bod Group. Гадаа үүдээр ороод ирэхэд Bod Group. Тэрийг хаанаас хангадаг вөхөр тэр Bod Group гэсэн юмны ар сууж байгаа ресепшнийг Bod самхаг бөгөөд өнөөдөр одоо энэ болт хоёрыг болтын талыг хэлээд байна уу та? ерөөсө Bod International гэдэг биш Bod Group гэсэн тэр нэрийг хэрэгжилж байгаа компаниудыг ярьж байна. Ийм нэрийг бүгдээрээ хэрэгэлдэг байхгүй юу? За. Тэр хэрэглэгчсэн юм дотор явж исэн юмыг сайн гаргаж ирээд нотлохын бодлого тавиад байгаа юм байна. Тийм тохиолдолд яг вөхөр Bod International юу өдөрсөн энийг босод компаниуд бүгд жигд зогсоох хэрэгтэй байна. Миний сүйд хэлэх гэж байгаа жишээ юу вэ гэхээр гаднаас ороод ирэхэд тэр Bod International-тай огт хамаагүй одоо Bod самхаг гэдэг өтнө 12 давхар тэр том самхаг байшин байна шүү дээ. Энэ байшингаар ороод ирэх чинь одоо тэр чинь болт хоёрын шиг өөрийнх нь бас болдог чинь 85% эзэмшлэг байна шүү дээ. Ард нь ороод ирэх Bod Group гэдэг айгүй том ресепшн бичээстэй байгаа юм. Тэрний үүдэн сууж байгаа ресепшнүүд нь хоёр хүн хаанаас томилд юм гэхээр Bod International томилдгүй Bod самхаг компаниас томилдог. Өөрөөр хэлбэл хоцоо эзэмшигчдэр болтойг нарын томилдолтоор тавигддаг ийм л юмнууд байгаа байхгүй. Тэрийг нотлохын тодорч энд ярих асуудал биш аа. Тэрээс өөр бодлого үйл ажиллагаанууд Та нотлохын судлаа дуусчлаа. 5 минут завсарлах уу? Яг юм бүү. За 5 минут завсарлаа. 0:20 цайда.